боловсролыг дэмжигч Skytel Group. Арамын дөргийн үзэгчтэй шинэ 7 хоногийг ирч хүч итгэл найдвараар өгтөж бас үр бүтээлд өнгөрүүлсэн байх. Үзэгч та бүхэнд өдөж бүр хүрч байгаа Супер студент шоу нэвтрүүлэг шинэ 7 хоногийн шинэхэн дугаараа эхлүүлж байна. Хайрыг түгээцгээ урайтай Супер студент шоу нэвтрүүлэг энэ жил олон оюутныг хамруулж, оюун ухаан, авьяас бэлэг, авхаал самбааг нь сорьсоор байгаа бөгөөд их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнууд ээлж дараалан шалгуулсаар байна. Өнгөрсөн дугаарт их засаг олон улсын их сургуулийн аялал жуулчлалын сургууль шалгуулж эхэлсэн бол өнөөдөр тэдний үргэлжлэл саран гэрэл, дэлгэрмаа, одон чимэг нар, шилдэг гэдгээ нотлох нөхөрсөг өрсөлдөөний талбарт бэлэн болсон байна. Боломж олгож байгаа. Тэгээд амжилт хүсье. Анх эхлээ байглаасаа үүссэн. Тархины маш чухал дасгал болж өгөн тийм. Хүн авьяасыг бол өөрөө нэх хэрэгтэй ахaltaа яг уучлаарай тэнцэхгүй за. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Гавигийн саран гэрэл гэдэг. Би их зэг олон улсын их сургуулийн аялал жуулчлалын бизнес хөтөлбөрийн сургуулийн аялал жуулчлалын менежментийн 312 дугаар бүлгийн оюутан. Миний хэлэх дуртай үг бол чи хичээвэл чамд хийж чадахгүй зүйл байх уу гэж хэлэх дуртай. Яг энэ шоунд оролцох болсон шалтгаан гэх юм бол би үеийнхээ хүүхдүүд дунд өөрийгөө яг ямархуу хэмжээнд яваа мөн өөрийгөө бусдад илүү нээхэд бол энэ шоунд оролцсон. Тэгээд энэ мэрэгжлийн аялал жуулчлалын мэрэгжлийн голсон аялал жуулчлалын мэргэжлээ сонгосон үндсэн шалтгаан нь бол би Хөвсгөл аймгийнх тэгээ Хөвсгөл аймагт бол одоо бусдын аймгийг бодвол харьцангуй аялал жуулчлал өндөр өгсөн учраас сонгосон. Мөн одоо жоохон бахта жуулчин дагуулж яваа хөтөчнэрийг хараад ирээдүйд би ийм хүн болно гэж бодож энэ сургуулийг сонгосон. Тэгээд миний хувьд бол одоо ингээд 4 үйлрэл дараалал үнэлгээтэй суралцж байгаа аялал жуулчлалын сургуулийн тэгээд нэг иймэр хоёрт байна. Сайн оюутан байна. Баяр хүргэе амжилт хүсье. Баярлалаа. Сандарч гинөө. Яагаад? Анхудаа ерөнхийдөө ийм шоунд орж байгаа болохоор жоохон сандрал байна. За битгий сандар заа юу. Ер нь сандарснаас дандаа хамаг алдаа үүсдэг штэ. Авьяас үзүүлбэрт биднэрт юу үзүүлэхээр бэлдсэн? Харин авьяасын тухайд бол яг тийм юм гэсэн бол аахгүй. Авьяас гэж юу юм болоо чиний бодлоор? Хүн өөрөө одоо хүн авьяасыг бол өөрөө нээх хэрэгтэй ахaltaа. Яг миний хувьд бол яг тэрийг нээж чадаагүй байх гэж бодоод байдсан шүү дээ. Тийм үү. За тэгвэл чи бол өөрийгөө илэрхийлэх чадвар бол чамд байгаа. Ягаад гэвэл чи 4 жил үнэлгээтэй сурсан. Энэ суралцах хугацаанд мэдээж одоо олон хичээлүүд дээр илтгэл бусад одоо зүйлсийг тавьж л байсан баг. Хэлцүүлж л байсан баг тийм үү? Тийм. За тэгвэл сая дуртай хөгч юу гэлээ? Би хичээвэл надад чадахгүй зүйл гэж байхгүй. Би хийл гэж хичээвэл надад чадахгүй зүйл байхгүй. Би хичээвэл надад чадахгүй зүйл байхгүй гэдэг нэг сайхан нэг минут нэг илтгэл тавиад гэж. Би хичээвэл надад чадахгүй зүйл байхгүй гэд нэртэй. За. Хүмүүс бид нар бол чамаа мэдэхгүй шүү дээ. Энэ хүн хичээгээд чадахгүй зүйл байхгүй нь үнэн ч юм уу, удлаа ч юм уу те. Биднэрт итгэл үнэмшил төрүүлэхийн тулд нэг ийм илтгэл тавиад гэж. Энэ бүх хүмүүс зориулаа. Энэ телевиз үзэж байгаа үзэгчдэрт зориулаад. Яг энэ үгийнхаа утгыг бол би өөрөө За одоо ерөөсөө яг илтгэл эхэллээ. За ингээд саран гэрлийг урьж гин. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өнөөдрийн илтгэсэн сэдв бол би хичээвэл надад чадахгүй зүйл байхгүй гэсэн сэдвтэй. Энэ сэдвийг сонгох болсон үндсэн шалтгаан нь бол би энэ үгийг амьдралдаа мөрдлөг болгодог. Учир нь бол би үнэхээр ирээдүйдээ төлөө бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой. Би ирээдүйдээ төлөө багхан ч гэсэн зориг гаргаж бүх зүйлийг хийхин төлөө тэмцэх хэрэгтэй. Магадгүй чадахгүй бол түүнийг одоо дараа дахиад ч юм уу дахиж оролдож үзэж суралцахыг хүсдэг. Тэгээд би бүх зүйлийг өөр нь бол хийхин төлөө хичээж явах нь гэж боддог. За баярлалаа. Зүгээр. Юм сандарсан гоё байна штэ. Тэгээд ер нь хичээвэл тийм биз дээ. Чадахгүй нэг оролт гарч чадахгүй, хоёр оролт гарч чадахгүй, гурван оролт гарч чадахгүй, 100,000 оролт гарч чаддаг болно. Тийм ээ. Тэгэхээр хүнд юу хэрэгтэй? Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй, тийм ээ. Сэтгэл ээжиж хүн хичээж зүтгэж амжилтанд хүрнэ. За баярлалаа. Баярлалаа. Ном уншдаг уу? Ном хийсээ илүү би ер нь аялал жуулчлалын салбартай холбоотой сэтгүүлүүдийг айгүй уншдаг. Одоо яг аялал жуулчлалын доктортой хөгжлийн төвөөс одоо байнга одоо аялал жуулчлалын одоо чиглэлээр сурж байгаа оюутан болон багш нар зориулж сэтгүүл гаргадаг. Тэрийг бол ерөөхдөө уншдаг. Миний дуртай сэтгүүл.
боловсрал шинжилгээ ухааны яамнаас эрдэм боловсралтай хүн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр танай сургууль дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Танай сургуулийн багш нар болон тийм ээ удирдлагууд та нарыг ингэж цогцхон болгохын тулд ямар арга хэмжээ авч байна? Би болохоор бас 312 дугаар бүлгийн бүлгийн дарга. Тэгээ энийг бол ерөнхийдөө манай сургууль дээр бол ер нь харьцангуй айгүй хэрэгжиж байгаа. Цогц боловсрал хүрээгээр айгүй хэрэгжиж байгаа. Мөн одоо бас саяхан одоо оюутан манлайлалт өгөөд одоо оюутны бүлэг ардын даргандыг нийгэм туслах байр суурийн дээшлүүлэхээр айгүй олон хөтөлбөрүүдийг бол манай сургуулиар зохион байгуулж байгаа. Энэ нь бол одоо яг тэр эрдэм боловсралтай өн гэдгийг хөтөлбөрийн нэг ажиллана гэж бодож байгаа. Тэгээд бусад сургуулийг бодох юм бол манай сургууль хүнийг зөвхөн сурлагаар нь биш бүх талын мэдлэг олох үгээр угаасаа ер нь бол явуулдаг сургууль. Тэгэхээр ер нь бол манай сургууль дээр бол энэ хөтөлбөр бол тодорхой хэмжээгээр бол хэрэгжиж явж байгаа. Баярлалаа. Тэгээд их засаг сургуулаараа их бахархаж явах хэрэгтэй. Би яг энэ шоуны шүүгчээр сууж байхдаа бас их бахархаж илаа. Тэгээд учралдаа бас амжилт хүсье. Ийм сайхан шоу зохион байгуулад оюутнуудад боломж олгож байгаа. Тэгээд амжилт хүсье. 안녕하세요. 안녕하세요. 예, 이름이 뭐예요? 제 이름은 사랑길입니다. 지금 한국어가 너무 좋아서 배웠다고 그러는데 한국어가 좋아서 배웠죠? 예. 싫어서 배웠어요? 한국어가 싫어서 배웠어요? 아니면 좋아서 배웠어요? 네, 좋았어요, 한국어. 그렇죠. 한국어 좋으니까 배웠겠죠. 그죠? 예. 혹시 한국에 한국 하면 가장 떠오르는 게 뭐예요? 생각나는 거? 한국 그럼 이렇게 떠오르는 거 있죠? 생각나는 거 없어요? 아이돌 이름이라든가. 저는 한글을 만드신 분이 누구죠? асуулт ойлгож байгаа л дээ. 3 семестр л үзэж байгаа. 3 сар л үзэж байгаа. Тийм. Сайн байна шүү дээ. Одоо ер нь бол тийм 3 сар л үзэж байгаа шүү дээ. 자, 생이 체래. Баярлалаа. гэж хичээгээрэй гэж. Баярлалаа. За, англиар Та нарт боломж олох үүднээс энэ 2 жилийн хугацаанд солонгос хэл үзэж байгаа шүү дээ. Тий. Төгслөө солонгос хэл үздэг. Тий. Солонгос хэлээрж, англиарж ярьдаг ийм одоо шилдэг аялал жуулчлалын менежер болоорой. Баярлалаа. За, Precious багш. Hi. What's your name? My name is Sarangirl. What did you do this morning when you woke up? Where is What did you do this morning when you woke up? this morning? Sorry. Please again. Say. What did you do in the morning today when you woke up? I'm What did you eat for breakfast? yes. What did you eat for breakfast? Milk tea. I just had milk tea. You just had milk tea. Yes. What will you eat for lunch? Yes, I do. I have usually lunch at school. What will you eat for lunch? I'm one horse and small pig. Okay. Can you cook? Yes, I can. What can you cook? I usually I like traditional food. For example, both and horseshoe How? on Sunday and Saturday. Okay. Can you tell me how to make hushur? Can you? Tell me how to make hushur. Sorry. Thank you very much. Баярлалаа. Тэр энэ самбар дээр нэг юм бяцлаг гараад ирлээ л дээ. Сая баахан хоол За, ярьсан тийм болохоор ээ. ч тийм би бяцлыг харуулчихлаа. За тэгэхээр энэ бяцлагийг ердөө 3 зүсэлтээр 8 тэнцүү хэсэгт хувааж чадах уу? 3 зүйл дээр өө. Тий. Би ихлэж байгаа харчих уу? Өөрөө очиж зурж болно шүү. Өөрөө хажууд нь бас ордож зааж байгаарай. Би нэг нь ажилуулад. За. За одоо өөрөө очиж зурчих. Гараараа зураад яаж хуваал 8 хэсэгт тэнцүү хуваагдах вэ? 3 зүсэлтээр л 8 хэсэгт. Тэгэхээр чи 8 болох уу?
Тэ. За сайн хар. Яг тэр За зүгээр санаа зовлтгоо. За чи өөртөө хэр сэтгэл хангалуун байна? Өөрийгөө юу гэж бодож байна? Яг жоохон сандраа божиснараа бол өөрийгөө нэгсэн илэрхийлж чадаагүй. Гэхдээ бол болсон. Энэ шоуны ялагч ямар хүн байх ёстой вэ? Чиний бодлоор. Мэдээж боловсралтай, бүх зүйлээрээ бусдаагаа тэргүүлдэг, шилдэг оюутан л ах хэвээр. Угаасаа шоуны нэр нь супер студент. Тэгээ мэдээж энэ дэр бол чадахгүй зүйл бидэнд зөндөө байгаа тийм. Гэхдээ тухайн зүйлдээ үнэхээр маш богино хугацаанд бас суралцдаг. Тийм чадвар бол тэрийг сурч чаддаг бол байх хэрэгтэй баг тийм ээ. Тийм өндөр оюуны чадамжтай тийм үү бусдаасаа илүү. За тэгээд амжилт хүсье миний дүү. 2 дугаар шатандаа өшөө илүү их бэлдээрээ. За маш их уншаарай. Им сэтгэхүйн бодлого их уншиж байгаарай. За юу би хувьдаа чамайг тэнцүүлнэ. Баярлалаа. За миний хувьд ч гэсэн мэдээж энэ бодлогоодыг одоо өгснөөр хийж чадсан чадаагүй гэдгээр бас ганц өрөөсгөл байдлаар бол дүгнэхгүй байгаа. Ерөнхий байдлыг бол ажиллаж байна. Мэдээж энэ иймэрхүү чадваруудыг бол богино хугацаанд ч гэсэн өөрийн болох боломж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас энэ бол тархины маш чухал дасгал болж өгнө тий. Ер нь хаяадаа судоку бөгөлждөг. Янз бүрийн ийм одоо лог сэтгэлийн ийм асуултанд хариулждаг. За мэдээж өдөрт дор хаяж тогтмолын 30 минут ном уншиждаг гэдэг. Аль болох бид нар энэ ер нь бол ийм зүйлүүд өдөрт ердөө 30 минутыг ном уншихтаа зарцуулдаг хүний уурах тарих бол үнэхээр гайхалтай ажиллана гэж үздэг юм байлээ. Тэгэхээр бас бид бүхэн ч гэсэн унших дадлаг бол өөрийн болох ёстой тийм ээ. Тэгэхээр цаашдаа ч гэсэн энийг бас хэрэгжүүлэх боломж байгаа. Тэгээд миний хувьд чамайг тэнцлээ гэж үзсэн. Баярлалаа. За саран гэрлээ. Энэ бол анхааруулгатай тэнцэж байгаа штэ чи. Нэг 3 анхаарлын тэмдэгтээ дүн авдаг. Байсан биз дээ. Хуучин. Одоо яг тим дүн тавьмаар тэнцсэн анхааруулын тэмдэг. Энэ юу вэ гэвэл хэлний асуудал. Үнэхээр асуудалтай байна. Чамд сурын мэдээ гэсэн нэг сайхан гал ирэмэлзэл, хүсэл ирэмэлзэл ийм нэг ирч хүч байна уу та гэж харж дэмжиж тэнцүүлж байна. Баярлалаа. Бийж байна. Тэгээ одоо тэнцсэн гэдэг энэ бичгийн цаана тийм ээ маш том хариуцлага хүлээж байгаа гэдэг чинь. Тэгэхээр дараагийнхаа шатанд юу яаж бэлтээ гэж бодож байна? Дараагийн шатанда би ямар ч хэлээл хамгийн гол нь одоо сайн үзэх хэрэгтэй. Ерөөдөө бол англи хэлээрээ дагна гэж бодож байгаа. Тэг хэлээ хамгийн гол нь үзэн бас мөн тодорхой хэмжээний хүнд үзүүлэх авьяас бэлдэж ирнэ л гэж хэлээ да. Тэгэхээр супер студент шоунд оролцож байгаа тийм ээ. Эцэг олон улсын их сургуулийн 7000 оюутныг төлөөлөөд супер студент шоунд оролцож байгаа оюутны хувьд ер нь оюутан залуустаа юу гуриалмаар байна. Бас өөрийг чинь дөрөв ярьж байхад сонсч ирсэн 4 үлрэл дараалаад үнэлгээтэй суралцж байгаа гэх тийм ээ. Тэгэхээр юу гэж уриалмаар байна? За тэгээ залуун орны бол аливаа юмыг туршаад үзчих хэрэгтэй. Айж хойшоо суух хэрэггүй. Багахан зориг гаргахад л чиний чадахгүй гэж бодож исэн зүйл чинь чаддгийм байна гэдгийг хэлээ да. За тэгэл яах вэ? За тэгээд тэмцээнийхээ дэж ерөнхий ивент тэтгэгч Skytel Group-ийн гарын бэлгүүдийг өөрт чинь дараа дараагийнхаа шатанд амжилттай оролцоорой гэж гардуулж байгаа юм шүү. За мөн оюухан Академитай хамтран зохион байгуулж байгаа оюухан хөгжүүлэх цан тоглоом. За мөн Skytel Group танд дараа дэлбэр дугаарыг бас бэлгэлж байгаа оролцож байгаа оролцогч бүртээ тийм ээ. Тэгэхээр ухаалаг хэрэглээ хүн бүр дураатай. Skytel компанид баярлалаа. За баярлалаа амжилт хүсье. ертөнцийн өнгөнд ерөөлөө өргсөн Yes хэмээн дуу алдмаар өөдрөг үзлэр жигүүрээ дэлгсэн өнөөдрийг түүчэлэн маргаашийг цогцлоох мөнхөд үнцэн нь өөдөө орших хувьтай орчин үеийн хүмүүнлэг иргэдэд цогц боловсролыг түгээгч өнгөрснөөсөө суралцаж өнөөдөртөө дүүцүүлэн түүхээсээ суралцаж түүнээсээ үлгэрлэгч Төв Азийн цээжинд брэнд боловсролыг бүтээгч их засаг олон улсын их сургууль боловсролтой бас боловсон залуусыг нийгэмдээ бэлтгэн. Өөрийн хүч чадлаар өөрийнхөө замыг бий болгож хүрэх ёстой газраа мэдэн түүнэл үгээ итгэл дүүрэн алхаж байгаа саран гэрэл маань шүүгчдийн маш том итгэл найдварыг үүсээр тэнцэж чадлаа. Тэгэхээр энэ бол маш том хариуцлага юм шүү дээ. Учир нь шүүгч чамд анхааруулга өгөн тэнцвүүллээ. Цаг минут бүрийг өөртөө зориулбал чиний хичээл зүтгэл биелэх болно. Заавал харуулна шүү. Үзэгч тааж бас түүнийг хараарай. Энэ нэвтрүүлэгт орхон гол шалтгаан нь болохоор өөрийгөө ер нь чадвараас хорж үзье гэж бодсон. Тэгээ бусад хүмүүсийн төвчөн дөр яг ямар хөө явж байна. Тэрийг мэдхийн тулд тэгээ ер нь залуу хүн гэж ямар хүн байдаг. Тэрийг тэгээд энэ одоо боломжийг ашиглахын тулд зорилсон да. Намайг Дэлхэрмаа гэдэг.
Аялал жуулчлал бол сүүлийн үед Монгол улсад маш их хөгжиж байгаа. Тэгээд гол одоо Монгол улсын гол одоо нөөц баялаг гэх юм бол унган байгаль. Тэгээд бус орнууд Европын улс орнуудыг ботох юм бол унган байгалаараа зөөлсөй татах боломжтой. Энэ утгаараа аялал жуулчлалын мэргэжлийг сонгосон. Нөгөө талаар болохоор би багаасаа аялах дуртай. Тэгээд нөгөө аяллаа хөтөлбөрийг айгүйх үздэг байсан. Тэгээд энэ болохоор энэ мэргэжлийг сонгоход бол гол шалтгаан болсон гэж үздэг. За баярлалаа. Хуулийн сургууль, мэдээллийн технологийн сургуулийнхаа орж ирсэн. Мэргэжлийн онцлог гэж байх шиг байна. Хуулийнхан бол их уншдаг, хууль уншдаг, мэдээллийн технологийнхан бол компьютертэй өдөршөнгөө байж идэг. Аялал жуулчлалын ангийн хамгийн чухал юм бол тэр хүн өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй, тийм үү? Тэгэл нэгдүгээр курсээс эхлээл маш их ярих дадлага ордог болов гэж бодож байна. Тийм учраас танай сургуулийнхан бусдаасаа ярих чадвараараа давуу байна. Хил дээр маш их доголдолтой байгаад байна. Тэгээд хэрвээ цаашдаа чи энэ супер студент шоуны ялагч болохыг хүсчихвэл хилээ маш сайн өшөө илүү сураарай. Зөвхөн энэ шоугаар битгий өөрсдөө хязгаарлаарай. Сургуулийнхаа оюутнаар битгий хязгаарлаарай. За юу. Хатарнаас үлгэж хоцордог хүн хизээш амжилтанд хүрэх зарчим байна л дээ. Өсөд баг онд хийсэн. Тэгээ энэ нэвтрүүл энэ одоо шоу зохион байгуулж байгаа нийт удирдлагуудаа маш их баярлж байгаа. Чи балнаар шиг чиний өдөө ширтэх хэцүү тэгээд би нүдэ анин төвчээрэ хүлээдгээ тэрэл учирлыг зөндөө хүлээдэг нар мэд халуун дурлал минь чи бороо шиг тонглог хайр минь чи бага болохоор би жаргалтай. Аялал жуулчлалын мэргэжлийн талаар сая ярьлаа л да. Одоо сүүлийн үед нэг эко туризм гэдэг нэг юм яригдж байна. Энэ адал явдалд аялал те. Эко туризм. Тэгээд энэ дээр болохоор манай Royal Active дээр бид нэр эко сургууль болох ажлыг туршиж үзэж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа их засаг олон улсын сургуулийг эко сургууль болгох те. Зорилт төвшүүлж байна. Яг гэвэл бид нар төрүүлж алах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр Япон улс газрын баялаггүй орн мөртлөө ашигт малтмал энэ баяжуулалтын технологийн мэрэгжилтэнгүүдийг, геологийн инженерүүдийг одоо алсын хараатаагаар бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр дэлхийд дахин Японоос инженерүүд авж шít. Ийм алсын хараатай ажилламаар юм шиг. Тийм учраас бид нар өнөөдөр нэг эко аялал жуулчлалын талаар ярих хэрэгтэй байх гэж би боддгийн. За аялал жуулчлалын мэрэгжлийн хүний хувьд энэ мэрэгчлэр суралцж байгаа хүний хувьд энэ эко аялал жуулчлалын талаар ямар бодолтой байдаг? Зарим ингээд жуулчны баазууд энэ төр ажиллаж байгаа л да. Юу гэдгийг одоо нарны халаалттай тийм бүгд ирсэн мөчнээ. Ингээ тийм ийм байх ер нь ач холбогдол байдаг юм уу? Ер нь эко аялал жуулчлалын талаар нэг. Эко аялал жуулчлал гэх юм бол энэ одоо унган байгаль байгаагаараа одоо маш их давуу тал болж өгдөг. Тэгээ эко аялал хөгжүүлэх гол шалтгаан нь одоо сүүлийн жилүүдэд дэлхийд дахин бол одоо нэг үйлдвэрлэл үйлчлэл маш их хөгжөөд тэгээд унган байгаль маш их устж байгаа. Тэгээд хүмүүс нөгөө хүрээлэн буй орчин одоо эргээд байгаль гэдэг чинь ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байгаа учраас эко аяллыг хөгжүүлэх тал руу илүү чиглэж байгаа гэж боддог. За баярлалаа, маш сайхан санаа. Эргээд буугцыг бол энэ байгаль орчин шүү дээ гэдэг хүмүүс ухамсарлж эхэлж байгаа учраас. За ингээд телевиз үзэж байгаа үзэгч нартаа бас дуурайлчих сайхан. Одоо бас байгаль орчноо хайрлан хамгаалъя. Бид бол байгаль орчноо хүрээлэн буй орчноо хамгаалснаар ирээдүйд хүн төрлөختөн анх эхлээ байгалаасаа үүссэн буцаал эргээл байгальтай одоо холбогдох учраас байгаль дэлхийн хүрээлэн буй орчлоо хамгаалцгаая л гэж хэлье да. Hi. What's your name? My name is Tilma. Tilma. And how old are you? How old are you? How old are you? I'm 20 years old. What's your major? I'm studying in tourism secret. And your hobby? What's your hobby? My hobby is traveling. I love traveling to around the world. Okay. And yes. And why are you a part of this competition? It's because it's Why did you come to the Super Student Show? Why? Ягаад энэ одоо студентд оролцох болж байгаа вэ гэсэн. Монгол мэдгүй. Yes.
Because successful. Thank you very much. Thank you. Ер нь Монгол орныхоо хичнээн аймгаар хэдэн газраар аялсан, хэдэн сумаар явсан бэ? Миний хувьд гэх юм бол би өөрөө яг Захын аймагт төрсөн. Тэгээд багадаа яг тэнд өсөөд тэгээд Эрдэнэтэд ирсэн. Тэгээд энэ жил манай сургууль болохоор нөгөө 20 дахь курстэй үйлдвэрийн нөгөө танилцах дадлага хийгээд тэгээд 20 дахь курсээрээ тэр чигээрээ Булган аймаг, тэгээд Арангай аймаг, Хөвсгөл аймагуудаар явсан байгаа. Ерөнхий сумууд дээр нь орсон. Тэгээд байгалийн голлох үзмрүүд дээр нь бас явсан тий. Хамгийн зээлэн цэг нь болохоор Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур орсон. За би энэ удаа бас нэг асуулт асууя. Тэгээд мэдээж энэ сэтгхүү сорилын асуулт байгаа. За тэгээд одоо энэ дэлгэцэн дээр самбар дээр нэг юм зураг гараад ирлээ. За энэ юу вэ харагдахад? Нийт нь харуул юу гэж харах вэ? Галын дүүл юм болов? За энэ болохоор зүгээр юм дөрвөн ширхэг шүтэнцээр зүгээр аяг хийцэн гэдээ ойлгочихвол чинь аяг шүү заа. Аягын дотор нэг жижигхэн бөмбөг байна. Тэгэхээр одоо яг энэ зургийн хувьд болохоор ердөө хоёрхан шүтэнцийг хөдөлгөөл энэ бөмбөгийг аягнаас гаргах хэрэгтэй байна. Гэхдээ аяг хэлбэрээ бол алдаагүй байх хэрэгтэй. Аяг хэлбэрээ алдаагүй байх хэрэгтэй. Болдгоо. За минь ямар ч байсан энэ сургуулийг сонгож суралцсан энэ сургуулийн оюутан болсонд чинь маш том баяр хүргэе. Нэгдүгээр энэ сайхан сургуулийг олон сургуулиуд байгаа. Сургуулаа сонгоно гэдэг бол эхлээд айгүй том юм байдаг тийм ээ. Тэгээд зөв сургуулаа сонгоод зөв мэрэгчлээ эзэмшиж байгаад амжилт хүсье. Энэ тэмцээнд орох зориг гаргаад өөрийгөө бэлдэж хичээсэнд баяр хүргэе. Тэгээд миний дүү залуу байна, хугацаа байгаа. Ирэх жил энэ наадам болол дахиад орж ирээрээ амжилт хүсье. Их чинь энэ удаад бол чамайг шилдэг оюутан шавнд цаашид байх боломжгүй гэж үзлээ. Уучлаарай тэнцэхгүй заа. За тэгээ мэдээж нэг одоо юм нэгээр дуусахгүй гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр цаашдаа чамд бас өшөө илүү их юм боломжууд гарч ирэх боломжтой. Тэгэхээр дараагийн үнэхээр бас ийм шалгаруултанд өөрийгөө сорьё, ямар нэгэн зүйл сорьёг бол бас илүү сайн юм бэлтгэлтэй байх хэрэгтэй бол чи бол мэрэгжлийн хувьд бол үнэхээр гайхалтай гэж би мэрэгжлийн эзэмшиж энэ байдал чинь бол үнэхээр баярлж байна. Тэгэхээр цаашдаа энийг бас улам илүү хөгжүүлээрэй. Энэ удаад бол тэнцүүлж чадахгүй нэ. За баярлалаа. За дэлгэрмаа ингээд телевиз үзэж байгаа үзэгч нартайгаа нийлээд Монголын мянган залуучууд нийлээд байгаль орчныхоо төлөө ямар нэг рекламгүйгээр албан шаардлагагүйгээр нэгдэх баг тийм. Супер студент реалити шоу 2-д оролцсон гадаадын хүссэн ихтэй сургуультай хүн төлбөргүй суралцах боломж зөвхөн их засаг олон улсын их сургуулийн оюутан танд нээлттэй. Их засаг олон улсын их сургууль. Шилдэг гэж юу нь юу гэсэн үг вэ? Шилдэг байхын тулд яах хэрэгтэй вэ? Ер нь шилдэг байх юунд хэрэгтэй вэ? Мэдээж ганц олдох амьдралын зорилго утга учирыг биелүүлэх, түүнийг мэдрэгшүүдэ. Супер студент нэвтрүүлэг манч гэсэн оюутан залуусынхаа амьдралын томоохон түвшиг болж бас том зайг эзлэх дурсамж болохыг хичээж байгаа. Дэлгэрмаа хараахан тэнцсэнгүй. Гэлээч нэвтрүүлгийн эдээс их засаг олон улсын их сургуулийн нэгэн хэсэг байсанд талархаж байна. Юун дээр алдснаа эргцүүлчнийг бодоод дахиж бүү алдаарай. Нэвтрүүлгээ үргэлжлүүлээд сэргэлэн цаваа одон чимгийг урьж байна. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн минь төргийн 2 дугаарчаар Бацаахан хотод одон чимэг байна. Эцэг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, аялал жуулч, спецификийн сургуулийн 310 зэргүүлэх зурагцдаг. Манай эцэг олон улсын сургууль маань топ 5 сургуулийн нэг штэ хөвчлийн сургуулиудаас тэр тусмаа манай аав болохоор зэрэг эцэг олон улсын их сургуулийг илүү сонгоож явж надад илүү зөвлөсөн. Тэгээ манай аавын найзуудын хүүхдүүд нь сураад төгсөөд ажлын байр дээр болохоор зэрэг одоо жишээ нь хууль зүйн ТК алтан гэрэл агш маань өөрөө төсөө харцсан байхгүй юу. Тэгээд манай аав таньдаг болохоор зэрэг миний охин ер нь ингээд өөрөө ч гэсэн ингээд ярианы ингээд хичээлдээ илүү идэвхтэй байж чаддаг юм чи ингээд сургуулаа төгсөөд эцэг олон улсын их сургуультай ялангуяа аялал жуулчдын сургуультай би ирээдүйд ер нь бол аялал жуулчлалын менежер гээд мэрэгчлэрээ сурч илүү цаашдаа явж чадахгүй байлаа гэхэд би заавалчгүй энэ сургуультаа үлдээд өөрийнхөө одоо илүү сонирхсан хичээлээрээ хүүхдүүдэд хичээл заахыг бол илүү хүсдэг. Миний хийх ёстой гэх юм бол ер нь бол инээсэлцээ гэдэг үг бол үлээсэлцээ дуртай өөрөө ч гэсэн би нэг дуртай. Тэгээд миний хийх ёстой зүйл гэх юм бол гэр бүлийнхээ болон ойр дотныхоо хүмүүс найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх бол маш их дуртай. Угаасаа багтаа болохоор зэрэг би
бага ангийн багш болно гэж илүү их боддог байсан баг. За баярлалаа минь дөө. Маш сайхан өөрийгөө танилцуулаад нээлттэй сайхан ярьлаа. Тэгээд ойлголоо. Цэвэрхэн бичгээсээ болоод лекцийг гүйцэтгэв гэж штэ. Би оюутан байхдаа дэвтэр дээрээ муухай өччих байх гэд дандаа ноорог цаасан дээрээ лекцээ бичээд гэртээ очиод хуулж авдаг байсан. Нэг хичээлийг 2 хуулахаар толгоор руу орчдөг. Чи энийг хэрэглээд үзээрэй заа юу. Хурдан ингээд бичээш багшийн тэмдэглэлийг. За нэгдүгээр тийм байлаа. Хоёрдугаарт өдрийн тэмдэглэл хөдөлдөг үү? Өдрийн тэмдэглэл хөтлөж үзсэн. Үзсэн. Тэгээд одоохондоо бол нэр үнийг хөтлөхгүй байгаа. Ер нь их сургуульд орсноосоо хойш хөтлөөгүй дээ. 10 жил өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд чиний сэтгэлийг баярлуулдаг юм юу вэ? Яг орцноосоо гараад ингээд хөөх юм. Нөгөө төгөр бас орцноосоо гараад ингэчихгүй дээ гэж боддог энэ нэг эмзэглэл, нэг сайхан баяртай юм чи юу вэ? Өглөө босоод гэрээсээ ингээд гарна штэ тий хамгийн түрүүнд надад ингээд баяртай санагддаг зүйл нь манай ээж ингээд өглөө босоод одоо би ингээд 3 дахь курс штэ өдөө том болцсон одоо бүр 20 настай штэ тэгсэн байхад манай ээж өглөө олгон эрт тасаад надаас төрүүлжүүд миний ингээд хоол цаг ингээд бэлдээ өгчдөг байхгүй амар энэ бол амар урамтай би ээжтэй бол айгүй их баярлдаг үндэ бол жишээ нь бол манай хүүхдүүд төр надад амар хатаардаг байхгүй эрдэнэт зурдаг манай ээж ингээд ээж ингээд хоол өөрөө ингээд дотор байранд амьдрын штэ тэр болгоныг ингээд ээж нь хийж өгч чадахгүй байгаад манай ээж бол тэр болгоныг хийгээд өгвөл би өглөө ингээд гэрээсээ гарахдаг бүр ингээд айгүй сэтгэл дүүрэн халуун гардаг тэгээд ингээд сэтгэл дүүрэн ингээд халуун гардаг ирэнгүүт өглөө би ингээд багш нартайгаа ирээд мэдлэхэд ер нь бол энэ бол хамгийн миний сайхан ингээд сэтгэл дүүрээд явчихгүй тэр өдрөөр ингээд би энерги ингээд нөхөө авчиж чадах юм бол тэр өдрөө ерөөсөө би нэг ингэж бухимдаад уурлан гэж юу нь бол байхгүй шүү энэ тэмцээнд сургуулаа төлөөлөд оролцож байгаа да тэгээд энэ юу нь бол хамгийн гол нь тэгээд хүүхдүүд нь амжилттай оролцоод өссөн сургуулаа сураад сураасаа гэж байна. Манай шавны урайч гисэн хайраа төгөөцгээ тийм ээ. Чи дандаа багш нараасаа ээжээсээ хайрыг авдаг учраас сайхан байдаг байх нь. Юу чамайг эмзэглүүлж ин орцноосоо гараад явхад чи мэрэгчлэлтэйгээ холбоотой ингээд ярихад мэрэгчлэлтэйгээ холбоотой гэдэг яхад ер нь бол манай нийгэм одоо айгүй хүнд болсон шүү дээ. Хүмүүс өглөө босоод гарна замын төвжир агаарын бохирдол утаа гээл хүмүүс хоорондоо айгүй ингээд стресстэй нүүрэн дээр ингээл хүмүүс нь бол байнга л ингээл явж байдаг. Энэ бол угаасаа яавал эдгээр гайгүй болох болоо. Ядаж гээд бид нэр дэлхийн олон улсын жишгээс ингээд суртаад өглөө ингээд босохдоо ингэж ээж аваасаа гэрийнхнээсээ илүү их ингээд энерги авчиж байгаа юм чинь тэр бүхэндээ ингээд толгуурлаад би өнөөдөр энэ өдрийг энерги дүүрэн өнгөрөх хэвээр өөрийгөө тэр баяр баясгалаар дүүрэн өнгөрөх ядаж хүн болгонтой эхлээд хөөрхөн гоё инээмсэж яагаад болохгүй гэж багш нартайгаа ороод сайн мэн уу агшаа гэд инээмсэж бид нарт энэ ханаас ингээд ганаас гэд илүү ихнийхэн бид нар унчихгүй штэ тэгэж би угаасаа инээмсэглэх амар дуртай зурган дээр инээмсэглэхээр илүү хөөрхөн гарт. За баярлалаа. Тэгвэл инээ дээр ямар ч байсан ирч хүчээр нөхөж авцгаа гэж телевиз үзэж байгаа бүх хүмүүст хэлж гин гэж ойлголоо болох уу? Баярлалаа. За амжилт. За нэг асуулт байна. Аялал жуулчлалын менежментийн мэргэжлээс сурж байгаа тийм? Аялал жуулчлалын менежер. За тийм менежер. За менежер бол менежмент хийх ёстой тийм биз дээ. Тэ? Төлөвлөх, удирдах, зохион байгуулах, хянах гэсэн функцийн хүрээнд чи ажиллах ёстой тийм биз дээ. Мэдээж тийм билгүй. За ажлыг зөв хийх нь менежмент үү, зөв ажлыг олж хийх нь менежмент үү? Зөв ажлыг олж. Энэ бол хоёр том ойлголт шүү. Шал өөр хоёр ойлголт. Ажлыг зөв хийх нь менежмент үү, зөв ажлыг олж хийх нь менежмент үү? Мэдээж энэ бол зөв ажлыг олж хийх нь бол менежмент яагаад ч болохгүй. Тийм. Тийм. Одоо зөв хариулна шүү. Яагаад? Зөв харин зөв хариулж байна. Зөв ажлыг олж хийх нь яагаад ч менежмент биш. Тийм мэдээж. Ажлыг зөв хийх нь менежмент байж бол бүр мөн биз дээ. Мөн. Би энэтэй бол ихтгэл дүүрээ хариулж чадна. Ихтгэл дүүрээ хариулна те. Одоо яагаад дуун сууларч юу? Тэгээд харин яагаад жоохон тайлбарлаач хэл гэж аахгүй. Гэхдээ яаж бодсон хүн те эхнээсээ буруу үйлдэл яваад байвал бүх зүйл буруу болно гэхээс жишээ нь би одоо хүний хийцэн бэлэхэн аяллаа нэг бүтээгдэхүүнийг аваад тэр аялал дээр би өөрөө ч одоо тэрийг очиж үзээгүй мэдрээгүй юм байж би энэ аяллыг одоо бараг зохион манайхан бол энэ бэлэнчлэх сэтгэлгээтэй болцсон байхгүй. Би чамайг одоо энэ усыг өгөөд чи энэгээр одоо нэг өдөр чи энэс өөр ус уухгүй. Чи чадах уу? Нэг өдөр бүхэд бүтэн ус ууж явахгүй юу? Өө чи хоол иднэ. Гэтэ чи энэ усыг л ууна. Өөр шингийн юм уухгүй. Байж чадах уу? Нэг өдөртний турш чадыг ивэл чадах уу? Мэдээ чадна. Би нэр хичээвэл юу ч чадна. Гэтэ чи өглөө 9 цагт энийг бүгдийг уучих юм бол би тэгэж бөөж нэг өөрийнхөө яаж уух юм? Мэдээж би өөрийнхөө хэрэгцээнд тулаад мэдээж яг энэ өдөр надад яг энэ усалт ингээ хэмжээгээрээ байгаа штэ. Тэгэхэд би энийг тэр өдөртөө 24 цагийн турш тэрийг зохицуулж хэрэглэнэ үү гэхээс юу гэж нэг дорнд бүгднийг энэ чи менежмент үстэй. Тэ? Мэдээж тэгэлгүй яах вэ? Зөв зохион байгуулалттай байж. Зөв байна. Баярлалаа. За баярлалаа.
You've been speaking English for 10 years? Yes, I can. Wow. How old are you? What? How old are you? How old are you? I am 20 years old. 20 years old? Yes. Can you cook? Yes, I can. What can you cook? But of course, I can cooking hoshor and but this is traditional foods. Okay. So I cooking. So I like cooking my parents and For your parents? my family, Okay. my home. Can you tell me how to cook boots? How to make boots? What? You Tell me how to make boots. make foods. Boots, Mongolian boots. Boots? Yeah, how to cook. Boots, Yeah, make. boots. Yeah, how to cook. How to make it. I can. Do you How? see? How? Tell me. Yes. Okay. First, you can. First, you can meat cut Okay, it meat. cut the meat. Yes. After, you can follow Flour? the. Okay. I understand. Yeah, I understand. Next. Then. Okay, roll. Okay, Yes, okay. next. Тэгээд мэдээж чимхэн. Юу гэж хэлмээр бэ? Баа гэж хэлэх үү? Okay. I think you're a good student. You just need to practice your English a little bit. I like you, and I wish you can be in this competition. Okay. I wish you good luck. За самбар дээр нэг ийм мөр гарцсан байгаа байхгүй. Гурван төрлөө юу? Тэ. За. Дөрвөн төрлөө байна шүү дээ. За. Тэр одоо энэ юуны мөр байж болох вэ? Одоо энийг нэг ийс гэж бодоод эсэн дээр нэг юм мөр гарчижээ гэж явчих. Мэдээж ихтэй ингээд шулуун хоёр ааш лээ тийм ээ. Нийтд нь хараад юу байж болох вэ? Нэг юм яваал өнгөрсөн байна шүү дээ, тэ. Тавигдаа хүн хойтой хамт явж байгаа юм болоо. Мэдээж тийм тавиг нэг хөл байгаа даа тийм ээ. оо тийм. Нэг уул байгаа даа. Яг уу жаахан имзэг байж болох юм. Гэтэ нөгөө нэг тийм химэл үлдээ нэг юм үттэй дараа ингээд хүмүүсэд тийм хүн ингээд мэдээж нөгөө нэг хараагүй хүн ч юм уу нөгөө хойтойгоо хамт ингээд за зүг чигээ заалгаад ингээд явж байдаг шүү дээ. Тиймэрхүү байдлаар Хоёр дээр захих нь юу гэж болох вэ? Хоёр зах ингээд шулуун нь тэрэгцрийн юу биш үү? За өөр хүн болгон бол янз янзаар бодож байгаа юм л доо. Тийм. Угаасаа яг одоо миний хэлэх тайлбартай адилхан гэж хэлэхгүй. Хүн янз хамгийн гол нь юм орлого гаргаж явах хэрэгтэй зөв. Юу саяны хэлжсэн зүйлүүд ч юм бас зөв тий чинь. За тэгэхээр би энэ дээр болохоор би өөрийнхөө бодлоор бол нэг зүйл гаргаж ирсэн. Юу гэсэн гэхээр зөвөр нэг далайн дээрэмчин тий. Бас нэг тэр далайн дээрэмчээс мэдээж одоо нэг далайн дээрэмчний үед бол бид нар бол далайн дээрэмчин хэрэг төсөөлдөг шүү дээ тий. Тиймэрхүү. За тэр хүн яасан тэгээд алхаж байна. Тэгээд нэг тэрэг төрцөө хажуудаа нохоотол алхаж байна. Үд дүгнжин л байна л да. Тэгэхээр болж байна угаасаа орлого чинь тийм ээ. Чи яг нар шиг чиний өдөөс ширтэх хэцүү тэгээд би нүдэ анан төвчээрээ хүлээлгээд тэрвэрлдэ чинь би зөндөө хүлээлээ нар мэд халуун дурлал минь чи бороо шиг тунглаг хайр минь чи сэтгэл минь мандат зүрхийн солонгорноо. За баярлалаа. За минь баярлалаа. Маш өөртөө ихтэй байлаа. Зоригтой байна, дайчин байна, авхаалчтай байна, сэргэлэн байна. Тийм ээ? Амжилт хүсье. Баярлалаа. За амжилт хүсье. Би чамд тэнцүүллээ. За миний хувьд бас тэнцээ. Тэгээ мэдээж энэ дээр супер оюут нь одоо энд шалгарахын тулд тий. За. Хилний мэдлэг бас асар чухал байгаа. Тэгэхээр мэдээж дараагийн шалгаруулчин бас хилэн дээр бас тулгуурлаж байгаа байх. Тэгэхээр бас энэ хилээ хөгжүүлэх тал дээр тий. Одоо энэ тухайн хилийг сурах тал дээр бол илүү анхаараарай. Тэгээд тэнцээ. Баярлалаа хичээнэ. Баярлалаа. За амжилт хүсье. Баяр хүргэе. За тэглгүй яг хөө тэгэхээр маш гайхамшигтай тэнцлээ тий өөрийгөө илэрхийлэх чадвар дээр бол өөрийгөө бол маш найдвартай ерөөс асуудалгүй танилцуулж байна. Тэгэхээр ороод хэр санд руу юу болов?
Ер нь аль энэ тахта найзуудаа ингээ хооронд ярьж айгүйг сандарч байсан. Тэгээд ороод ингээд өөрийгөө ингээ нэг тайлбарлалцсан чинь ер нь бол гайгүй шүү. Ер нь бол чадсан шүү. Итгэлтэй болоод ирсэн. Өглөө болгон ээж нь хоол цагийг бэлдэж өгөөл хичээлд явуулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр цэнхэрлэгцээр бас хайрт ээжтэй. Юу гэж хэлэх вэ? Дээж ээжээ танд баярлаа. Охин тандаа хайртай шүү гэж хэлмээрээ. Тийм тэглэгүй ах уу мэдээж. Тэгэхээр манай шоуны ерөнхий ивент тэтгэгч бол мэдээж Skytel компани ухаалаг хэрэглэг хүмүүст тэгэхээр Skytel-ийнхаа бас гарын бэлгийг өөрт чинь гардуулъя. Тэгэхээр маш гоё байлаа. Чамайг ингээ хажуунаас ч харж хагаад ирчүүч бас ингээд мэдрэгдчихийла, бэлгэлжийла. Чамайг бас хараад үнэхээр сайхан байлаа. Тэгэхээр бас Super Student 2 reality шоунд бас амжилттай оролцоо шилдэг 11 нь болоод тийм ээ. Ижигаа баярлуулад тийм ээ. Гадаадд бас сайн суралцаад ойлцсон байна шүү дээ. За амжилт хүсье. За хичээгээрэй. Их засаг олон улсын их сургуулийн аялал жуулчлалын сургуулийн шилдэг оюутнууд шинэ 7 хоногийн дугаарт тантай хамт байлаа. Одон чимэг тэнцэж олноос онцгойрсон бол олон оюутны хариулаагүй асуултанд хариулсан ч алтан гэрэл бүдэрч дэлгэрмаа яарсан хүн даарна гихчээр энэ удаа боломжоо алдаж Жансуулуу баг зэргийн сандарлаас болж боломжоо мөн алдлаа. Гэхдээ нэвтрүүлэг маань итгэл дүүрэн, хайр дүүрэн шилдэгүүдийнхээ хаяллаа үргэлжлүүлэх болно. Хамтдаа байж бидний аялалд нэгдсэнд баярлалаа. Үзэгч та бүхнийхээ бүх зүйлд амжилт хүсье. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Skytel-ийн эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Та яг одоо 244 орны 400 гаруй операторуудын GSM сүлжээнд их олон улсын роуминг үйлчилгээтэй хамт хүссэн газраа очихоор аян замдаа гарах гэж байна. Хэрвээ та дуртай газраа альжуулаад тайлж амрахдаа ажил хэрэгэ бүтээхдээ хэрэгтэй бүхнээ алгандаа багтаагаад хамт байхыг хүсвэл хамгийн өргөн сүлжээ бүхий Skytel-ийн олон улсын роуминг үйлчилгээг хэрэглээрэй. Танд амжилт хүсье. Тавтахтай сайхан аялаарай. Их дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт. Та зөвхөн Skytel-аас CDMA, GSM системд ажиллах боломжтой Samsung Galaxy S3, Samsung Galaxy Note 2 гар утаснуудыг худалдан аваарай. Бүх төрлийн гар утсыг VIP бизнес класс үйлчилгээний хэрэглэгчид хуваалцах нөхцөлтөөр худалдан авах боломжтой. Монголын үүрэг холбооны Skytel Group. Их засаг олон улсын их сургууль үзүүлж байна. Боловсролыг дэмжигч